яг иргэд үйлчилгээ авж байгаа тэр хүний эрхийг доротуулсан одоо манай хуулиуд байна бол танаа дээр мэдээж маш олон гомдол ирж ирээд бодит жишээ үйл бидэнтэй хуваалцаач. Таны яг асуулт тодорхой асуулт байна шүү дээ. Тэрэн дээр жагсаал цуглаан эх журмын тухай хуулийг хүний эрхийн үндэсний комисс нэрлсэн. Хамгийн сүүлд ч гэсэн гарсан дандаа ярьдаг асуулт юу вэ гэхээр энд ингээд нэг жагсагч инглээ тэглээ цагдаагийн албан хаагч эрхээ хэтрүүлв үгүй юу гэд энд гэтэл энэний чинь шалтгаан явж хүний эрхийн үндэсний комисс илтгэлээр гэдэг юмс юу гэсэн гэхээр энийгээ зохицуулахгүй бол одоо энэ нэг бүртгэлийн систем хүч хэрэглэх албадах энэ системэд хуулиараа зохицуулахгүй бол зохицуулаагүй олон төрлийн жагсаал цуглаан үзэл бодлоо илэрхийлэх хэлбэр гараад ирсэн. Бид нар хуулиндаа тусгаагүй. Тэгээ тусгаагүй ч гэсэндээ тэрийг хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхээр яах юм гэхээр одоо бид нар хуулиар тодорхой заагаагүйс иргэн болон цагдаагийн алба хооронд мөргөлдөөн шууд үсгэж өргөж байна гэдгийг л дүгнсэн шүү дээ. Тэгэхээр жишээлбэл энэ хуулиа залруулаад өгөөч гэдэг ингэж хэлдэг. Одоо бол энэ сая танилцуулсан амар сахлан дарга булган туяа даргын танилцуулсан илтгэлээс олзуурхад сонсож байгаа нь юу гэдэг цаг үеийн шинжтэйгээр яарангуй биш. Тухайн одоо их хурлын гишүүн тэрийг манлайлж байгаа учраас биш, тооцоотойгоор, судалгаатайгаар, үндэслэлтэйгээр тал бүрийн хүчин зүйлийг нь тооцоод энэхүү хуулийг боловсруулна гэдэг ийм зорилт тавьж байгааг би олзуурхаж байна.